Ноёнбатвал ажлаа хүлээлгэж өгөх гэж боо юм болов доо. Санснаар байж өгөхгүй бол хогчин шүү. Та нарт хэцүү байх олон шүү. Гудамжинд лааз өшгөлж ирсэн мэрэгжлийн жагсагчид эргээд гудамжиндаа гарч байгаа шүү. Бодоорой санаараа гэгчлэн үгээр үгтэлцөдөж амаар айдал занаж зүгдүүлэн баймаа чин хамгаа хүлээлгэж өглөө. Бас болоогүй. Та нар хизээж миний зэндаанд хүрэхгүй. Би бол та нарын насан дээр ухуул хуулс нааж авсан хүн шүү гэж тодтоод аавна гэлээ. Нэрээд үний юм хэлсэн. Батүл бол угаасаа 40 мянган хулиган байсан. Хулиганаараач байсаар өвтөж байгаа. Тэрэл зангаа тавилгүй улс төр хүртэл авилгагуутаж өөрийнхөө тухай шүүмжилсэн хүн бүртээ зад хэрэгтэн тас маргалдаж элдвээр доромжид 9 бүсэн юм болсоор ирлээ. Ард иргэдээ лалар новшоор дуудахад энүүхэн. Тэгээд тэрийгэ иччихгүй манай гудамжныхан бол тийм новшнуудыг лалар гэдэг юм а гэж яриад телевизээр тоогчгүй сайхаж ярина. Яалтчгүй дарга тург болсон тул шанаа төвшөнд хүрээгүй биз. Анхал нийслэлийн захирчийн ажлыг хүлээж авахдаа энэ л зангаа бусдад тулгаж сайн дураараа ажиллаа өгөхгүй бол чин санснаа хийн шүү би хэмээн айлгаж баахан хүн ажлаас нь халан бага бүрдүүлжлээ. Насаараа улс төрөөр занимаалдаж үгсээ цайдл хулгай явсан энэ хүн насныхаа сүүлрүүл үннээ хэлсэн нь энэ. Гудамжинд өсөж гудамжинд бааварлаж хулгай зүлгэн явсан хүмүүс гудамжиндаа байсан л дээр ажгүй. Үнэн чударгаа гайхаж ардчлалын алтан хараацаа хэмээгдэж хамтран зүтгэжээсээ улсын баатрын бонус авсан энэ хүн насныхаа эцэст хараацаа биш бүдүүрч томорсон оцон шувуу болон хойш адагсүүлдэ хувьчлал руугаа адил өрөвдөн гэж хэн саналаа. Гудамжинд лааз өшгөлж ирсэн мэрэгжлийн жагсагчид эргээд гудамжиндаа гарч байгаа шүү. Бодоорой санаарай гэдэг үг бол үнэхээр маргахын аргагүй үнэн үг юм. Гудамжныхан гудамжиндаа л байх нь зөв ажээ.